Hi guys, хой болонгийнхаа цоо шахын дугаарт тавтай морил. За юу яцгаа манайхаа ингээд та бүхэнтэйгээ бас нэгэн хов болох байгаараа уулзаж байна. За өнөөдрийн дугаар дээр би арай жоохон өөрчлөөд уул нь бол дандаа celebrity gossip-уудыг ярьдаг штэ тий. Гэтэ өнөөдөр арай жоохон өөрчлөөд TikTok дээр ялангуяа Америкийн TikTok дээр маш их viral болоод байгаа хүн болгоны яриад байгаа тийм драмануудыг ярих болно, окей? За хэдүүлээ ингээд шууд эхнийхээ драма руу орцгоо. Эхний драма болохоор Remy Bader хэмээх TikTok influencer-ын тухай ярих гэж байна. За Remy Bader гээд Америкийн TikToker эмэгтэй байгаа. Энэ эмэгтэй нь болохоор New York City influencer буюу New York-д амьдардаг. Тэгээд New York дахь амьдралаа ингэж харуулдаг тийм төрлийн TikToker гэсэн үг. За одоогийн байдлаар Remy 2.2 сая followersтай явж байгаа TikTok дээр. За энэ эмэгтэй ер нь ямар шугам төрлийн контент хийж анх эхэлсэн бэ гэхээр хүмүүсийн анх одоо ингэж айгүй их анхаарлыг аваад өөр дээрээ аваад айгүй их followersууд нэмсэн нь болохоор одоо body positivity гэдэг зүйлийг одоо харуулсан. Одоо ингээд те өөрөө бол ингээд жоохон overweight эмэгтэй байхгүй. Гэтэ яг өөрөө хамгийн анх эхэлж байхдаа энэ эмэгтэй чинь TikTok-ыг бол яг TikTok анх ингээл 2020 онд те яг пандемикийн үеэр амар ингээл одоо их хүмүүс ашигладаг болсон шүү дээ те. Тэгэл яг TikToker гэдэг хүмүүс анх гарч ирж байсан. Яг тэр үеэс ахуулаад Remy Bader яг контент хийж эхэлсэн. Анх контент хийж эхлэхдээ болохоор өөрөө бол overweight байсан. За ялангуяа манай Азийн те Монголын стандартаар бол угаасаа та нараа шууд тэр үеийг нь ч гэсэн хараад айгүй бүдүүн байна, тарган байна гэж хэлэх байх. Гэхдээ Америкийн одоо стандартаар болохоор нэг амар тийм амар ингээд fat бол биш дээ. Зүгээр яг харваас угаасаа overweight байгаа нь харагдаж байгаа. За тэгээ яг тийм overweight plus size байсан учраас ингээд өөрийнхөө платформ дээрээ те хэрхэн одоо ийм тарган хүмүүстэй overweight хүмүүс хувцас олоход хэцүү байдаг вэ? Тэ дэлгүүрүүд ороод ингээл Zara ч юм уу те Aritzia ч юм уу юу ч байдгийн те ийм хувцсны брэндүүд рүү ороод ингээ хувц авах гэхээр хувцас олддоггүй вэ? Тэгэд хэдийгээр яг тэр үеэр айгүй их олон хувцсны дэлгүүрүүд брэндүүд ингээд size inclusive байхыг хичээж эхэлсэн үе айгүй тийм арсимануудыг дээшээ болгоод 2 extra large 3 extra large гэдтэй. Тэгсэн ч гэсэндээ ер нь ингээд яг тархан хүмүүсийн маркет дээр бол те ингээд хувцас сонгоё гэхээр одоо тэр жоохон дээшээ арзмаартай хувцснууд нь айгүй тийм загварлаг биш хувцснууд ч юм уу эсвэл чанаргүй ч юм уу эсвэл одоо ингээд яг тархан хүмүүсийн биед цогцож байгаа хувцснууд биш хэдийгээр 2XL гэсэн мөртлөө яг өмсөд үзэнгүүд 2XL байдаггүй гэдэг ч юм уу те ер нь нэг амар их тийм проблемнуудыг хошин маягаар өөрийнхөө платформоор харуулдаг байсан. Тэгээд одоо айгүй их тийм realistic Zara haul ч гэдэг юм уу те эсвэл realistic H&M haul энэ төргээд тиймэрхүү одоо бичлэгүүдийг хийж эхэлсэн. Өөрөө яг ингээд H&M руу Zara руу очиод хувцснууд худалдаж аваад те тархан хүмүүс зориулсан хувцснуудыг худалдаж аваад өөрт нь хэрхэн зөгтөж чинь яаж ийж яг тархан үүнд зөгцөөд ахаар хувцс мөн үү үгүй юу гэд те тэр мэрийг ингэж айгу тийм хошин инээдтэй байдлаар харуулдаг байсан. Back again with a realistic Aritzia haul. Why am I even surprised? Get it together with the damn pants. Freaking adorable. These pants are a size 16. Please, just get with the program. So I was simply preparing for this to look horrible on me and make like a chocolate bar joke because I straight up look like a chocolate bar. But like, it's not horrible. What do you think? I don't know about the neckline. Maybe like I could keep this as like a backup option. Hard to keep Aritzia as a backup because everything at Aritzia is $10,000. It's like obsessed. За өөр бас ямар бичлэгүүд нь viral болдог байсан бэ гэхээр одоо ялангуяа Zara-гаар үйлчлүүлжсэн хүмүүс бол мэдэх бах ялангуяа Zara-гийн одоо онлайн вебсайтаар нь үйлчлүүлжсэн хүмүүс авал яг ингээд очиод онлайнаар хувц авъя гингүүд яг хувцсанд нь тохирсон тийм зургнууд нь яг хувцаа ингэж харуулад те энэ цамцыг одоо ингэж харуулж байгаа юм шиг тийм модель нь одоо поз энэ төр аваагүй айгу тийм сонин поз моз авсан байдаг шүү дээ модельүүд нь баг хувцаа сурталчлаад байгаа ш нэг сонин ингэж мэгцэн хувц зураг мөрөг авахулсан байдаг тэднийг ингэж одоо дуурайж те тэр модельүүдийг Zara-гийн модельүүдийг дуурайж тийм сонин одоо яг зургийг нь imitate энэ төр хийж тиймэрхүү бичлэгүүд нь айгүй их viral болдог байсан. За ер нь тэгээд энэ нэмэгтэй чи ингээд платформ нь өргөжих тусмаа те ингээд айгүй олон followersтай болох тусмаа айгүй их тийм body positivity гэдэг зүйлийн тухай ярьж эхэлсэн байгаа те. Ингээд хэдийгээр хүн ингээд та эмэгтэй хүн тарган байсан бэ одоо бүдүүн байсан бэ overweight байсан бэ те ингээд өөрийгөө still хайрлж болно өөрийгөө одоо өөрөө still confident байж болно те таны жинчин таныг бол ингээд тодорхойлохгүй те still ингээд хүн амьтантай үерхэж болно хайрлагдаж болно
хүн бол ингээд те айгүй confident байх хэрэгтэй гэдэг зүйлийг айгүй их ярьж гисэн байхгүй. Яг л нөгөө нэг body positivity гэдэг зүйлийг энэ эмэгтэй ингээд promote хийжсэн байхгүй. За тэгээд айгүй их брэндүүдээс энэ эмэгтэй чинь ингээд санал хүсэлт аваад тэр брэндүүдтэй ажиллаж эхэлсэн байгаа. Одоо plus size model болж. Одоо жишээ нь Victoria's Secret-ийн кампейнд оролцоод ингээд plus size model болж исэн. За тэгэл Good American гэдэг Khloe Kardashian-ы нөгөө jeans-ны брэнд шүү дээ. Тэрний одоо бас нэг нүүр царай энэ болж исэн. Ер нь бас нэлээд олон брэндүүдтэй, хувцсны брэндүүдтэй ингэж ажиллаж одоо plus size model болж нүүр царайнд болж исэн баггүй. За тэгэхээр одоо платформо яг тэр plus size, overweight, body positivity гэдэг зүйл дээр байгуулсан байгааз. За гэтэл одоо энэ хүү эмэгтэй саяхан 3-7 өдрийн өмнөөс эхлээд маш их backlash-ыг авч эхэлсэн байгаа. Одоо энэ Remy Bader гэдэг эмэгтэй тухай TikTok-оор бүр шуугаад айгүй их ярьж байгаа. Айгүй их одоо шүүмжлэл авч байгаа. Яасан бэ гэхээр өштэй те. За яг энэ эмэгтэй чинь өштэй те яг анх ингэж 2020 онд эхэлснээсээ хойш бол ингээд айгүйх нилээн жин нэмж байгаа нь бол угаасаа харагдсан. Өөрөө ч тэр тухайга ингэж ярьдаг байсан. Би ингээ айгүйх жин нэмээд байна. Тэгээ айгүй binge eating disorder тэгээ ярьж байгаа байхгүй. Binge eating гэдэг чинь бол ингээд цаанаасаа бүр ингээ юм идмээр санагдаад байдаг тий. Манай монголчин бол баг идэх юмны хинхийг гэж ярьдаг тий. Бүр ингээд юм идмээр ингээ санагдаад байдаг. Үнэхээр өөрийгөө контролдож чадахгүй тий. Food noise гэж байдаг юм байна л да тий. Одоо food noise гэдэг нь болохоор толгойн дотор дандаа л хоолны тухай бодож идэг. Хоол идэх юмсан, хоол инх юмсан энэ ямар гоё гэж байна. Зүр өөрөө өлсөөгүй байсан ч гэсэндээ хоол идэхийг хүсдэг тий. Тэр чинь food noise, binge eating disorder гэж байгаа. За тэгээд энэ юмхтэй бол өөрөө хэлжсэн би юм binge eating disorderтэй болчихсон. Тэгээд ерөөсөө ингээд өөрийгөө контролдож чадахгүй байгаа. Тэгээд тийм болохоор би жин нэмээд байна. Хидэд дасгал хөдөлгөөн хийсэн ч гэсэндээ ингээд жин нэмээд байгаа болохоор бүр сүулдэ одоо дасгал хөдөлгөөн ч хийж чадхааргүй болж юм те. Ингээд одоо миний нуруу өвдөж чинь, энэ төр өвдөж чинь ингээд айгүйх ярьдаг байсан. За тэгээд түүнээс гадна энэ нэмэгтэй чинь анх удаага найз залуутай болсон байгаа. За 2022 онд тохоо найз залуутай болсон байгаа. Тэгээ өөрөө ярьдаг байсан байхгүй юу? Өдөө хүртэл би одоо ерөөсөө тийм яг actual те serious relationship байж үзээгүй, найз залуутай байж үзээгүй, зүгээр нэг тийм casual hookup юмнууд байсан боловч яг тийм найз залуу гэдэг зүйлтэй хүнтэй бол байж үзээгүй. Тэгээ тийм учраас би ингээ анхныхаа найз залуутай боллоо гэж найз залуутайгаа аягүй контент хийдэг болсон байгаа байхгүй юу? За тэгсний дараагаар 2023 онд энэ нэмэгтэй яг нэг жил үерхсэн тэр найз залуугаа жил үерхчээд найз залуу өөрөөс нь салсан гэдгийг одоо хэлсэн байгаа. За тэгээд яг өөрийнхөө платформ дээр айгүйх ингээд хэрхэн салтаасаа болоо зовж байгаа вэ? Сэтгэл нь шанаж байгаа ч гэдэг юм уу те. Тиймэрхүү төрлийн breakup post-нуудыг айгүйх хийж хэлсэн. За тэгснийхаа дараагаар ингээд алга болчихсон заяа. Нэг сарын хугацаанд алга болчихсон. За тэгэл үзэгчт нь бол ингээл гайхаж байгаа шүү дээ. Remy хайж одоо хөрх хамт үнэхээр л хэцүү байгаа хтаа өстой найзлуугаас салчихсан энэ гэл те. Тэгжсэн чинь нэг сарын дараа гараад ирлээ. Тэгсэн чинь хамаагүй туранхай болчихсон байгаа байхгүй. Айгүй туранхай болчихсон байгаа. Тэгээд нэг сарын хугацаанд тэгээд чимээгүй байж яснаа анх постлж байгаа одоо тэрхүү видео нь болохоор яг ингээд дасгал хөдөлгөөн хийж байгаа. Ингээд амар фитнес дээр ингээд өстой амар дасгал хөдөлгөөн хийгээл тэ нэг тиймэрхүү төрлийн пост байсан. Тэнгүүд хүмүүс Remy бол яаж ч ингээд хассан бэ гэхээр тэ угаасаа тиймэрхүү үг өгдөг штэ. Ингээд хүн хаягдахаараа ч юм уу ингээд найз лугаасаа найз охиноосоо салахаараа glow up хийдэг гэд тэ ингээд шууд жин хасч эхэлдэг ч юм уу эсвэл амар тийм active болж эхэлдэг. Өстой өөр дээр анхаарал тавьж эхэлдэг гэл тэ. Тийм юм та нар сонсч байсан байх. Тэгэл хүмүүс тэгж бодож байгаа байхгүй. За Remy ингээд найз луудаа хаягдсан болохоор ингээд өөр дээр ажиллаж эхэлж байгаа маань revenge body гэж байдаг шүү дээ. Өшөөгөө авах гээд те би өстө халуухан байж чадахгүй гэдгийг харуулах гээд ингээд амар тасгал хөдөлгөөн хийгээд одоо хоолны дэглэм дайет энэ төр хийгээд ингээд турж байгаа юм байна гэж хүмүүс бодсон байгаа. Тийм одоо мессеж хүргэж байгаа юм шиг тийм одоо бичлэг хийсэн байгаа хгүй анх гаргаж ирсэн бичлэг нь тийм туранхай болчихсон ингээд тасгал хөдөлгөөн хийж байгаа. Явах тусам аяндаа явах тусам те түүний дараагаар ингээд гаргаж байгаа бичлэгүүд дээр Remy бүр үнэхээр улам ингээд туранхай болж харагдаадсан. За тэгэл хүмүүс ингээд жоохон гайхаж байгаа байхгүй те. Ийм богино хугацаанд хүн яаж ингэж тэг хэдий засал хөдөлгөөн хийсэн байсан ч гэсэндээ хэдий ингээд те дайет хийсэн байлаа ч гэлээ яаж ийм богино хугацаанд ингэж амар тураад байна гэж хүмүүс жоохон гайхширч эхэлсэн байгаа. Тийм ч учраас ингээ хүмүүс асууж эхэлж байгаа байхгүй. Remy ч одоо Ozempic хэрэглээд байгаа мó те Ozempic хэрэглэж туурсан уу гэж асууж байгаа байхгүй. Ozempic гэх нөгөө тураадыг тариа байдаг те. Эсвэл чи юм surgery, weight loss surgery хийлгэсэн үү, gastric sleeve хийлгэсэн үү энэ төр гэл айгүйх одоо тийм мис ажилбаруудтай ингээд жинги чин хас одоо юу гэлээ
өөгч соруулах гэдэг шүү дээ. Өөгс оруулах ингээд тиймэрхүү эсвэл gastric sleeve гэдэг чинь бол ингээд ходоодыг чинь ингээд тайрчихдаг гэсэн 80% нь тайрчихдаг. Тэгэхээр ингээд хоол идээд ах ингээд те идэх чадамж чинь ингээд багтаамж чинь багасч байгаа гэсэн үг шүү дээ. Тиймэрхүү янз бүрийн weight loss surgery байдгийн мэн л да. Тэгээд ийм surgery хийлгэсэн үү, ингэсэн үү, тэрхсэн үү гэж аягүй хүмүүс комментээр нь асууж эхэлсэн. Гэтэл Remy болохоор огтхонч тэр асуултууд нэг бол хариулахгүй, эсвэл бол иймэрхүү хариултуудыг өгч байсан. No, үгүй. Би ерөөсөө ойсон би хэрэглээгүй ч гэдэг юм уу өстой үгүй гэсэн дандаа ерөөсөө тэрийг үгүйсгсэн. Тэгээ тиймэрхүү хариултуудыг өгч байсан. За тэгээд айгүй удаан хугацаанд те ярихгүй явж агаад тэгээд саяхан өнгөрсөн сар Khloe Kardashian-ы подкастт нь ороод хэрхэн жин хайсан тухайга анх удаага ярьсан байгаа байхгүй юу? Khloe Kardashian-ы подкастн дээр юу гэж ярьсан бэ гэхээр те Khloe ингээл асууж байгаа байхгүй яаж ингэж жингээ хайсан бэ гэнтэр гэж асуугаад тэгсэн чинь Khloe Remy ингээ хэлж байгаа юм. Би ингээд яг үндэ бол weight loss surgery хийлгсэн. Тийм мис ажилбар хийлгсэн, мисэлд орсон. Тэгээд хүмүүс надаас айгүй их асуудаг байсан. Ийм ч хэлж байгаа юу, Ozempic жилгэж байгаа юу, ийм gastric sleeve surgery хийлгэж байгаа юу энэ төр гэл те. Янз бүрийн асуугаадсан. Гэхдээ ямар ч хүн миний орсон мис заслыг, миний хийлгсэн мис заслын нэрийг нь зөв тааж чадаагүй. Тийм болохоор би ерөөсөө тэгэж комментэнд хариу өгөөд тийм ээ би наадахыг хэлсэн маа гэж хэлэхгүй байсан маа гэж хэлж байгаа байхгүй юу? За өөрөөх нь хийлгсэн мис засал нь болохоор gastric sleeve гэж би түрүү ярьсантай ходоод нэг чинь 80%-ийг нь одоо ингэж тайрах. Тэрнээс гадна нэг хосолсон мис ажилбар юм байна. Gastric sleeve тэнгуүтэ нөгөөх нь болохоор яадаг гэлээ би яг сайн мэдэхгүй ямар ч гэсэн бас л нэг тийм жингэж хасгаад туслах тийм мис ажилбар байгаа байхгүй. Тэгээд доторх одоо эрхтнүүдийг чинь ингэ байршлыг нь өөрчилдөг ч гэнэ. Тэгэх юм бол ингээд чиний одоо хоол идэх хүсэлч чинь нөлөөлдөг гэж байгаа байхгүй. Тэгээд тийм төрлийн хоёр хосолсон мис ажилбар хийсэн байна. Тэр хосолсон мис ажилбарыг дууддаг нэг тийм үг байдаг юм л да. Яг тэр мис ажилбарын нэр нь. Тэрийг хинч одоо зөв тагаагүй учраас комментэн дээр би ерөөсө тэрэнд ингээ хариу өгч тийм ээ би наадахыг чи хэлсэн маа гэж хэлэхгүй байсан маа гэдэг тухай ярьж байгаа байхгүй юу. Тэгээд ер нь бол өөрөө Remy хэлэхдээ болохоор те би ингээд ер нь зөвхөн ингээд найзлуугаасаа салснаасаа болоод тэгээд одоо жин хасъя гэж бодоогүй. Гэхдээ бас тэр нь айгүй тийм том factor болсон л гэж аамал да. Ингээд найз залуу нь өөрт нь ингэж хэлсэн гинэ. Яг салхаасаа өмнө те би чамд ерөөсө тийм physically attracted байгаа болчихсон те ингээд чамд биен дээр чи одоо чиний гаднах байдалтай чи ингээд sexually бас те ингээд татагдхаа болчихсон гэж хэлсэн байгаа юм. Тэгээ тийм учраас ингээд өөрт нь үнэхээр том цохилт болоод тэгээ найз залуу нь өөрийг нь хаяад тэгээ ер нь мисэлд орохоор болсон. I remember we were at my apartment and I was like, what? Something's off. I feel like you don't want to touch me. I feel like something's off. And he's like, no, you're crazy. Like, no. Out of nowhere, he was like, I'm full of You're right. I have not been sexually attracted to you for a while since you gained the weight. Гэхдээ бас түүнээс гадна өөрийнх нь ер нь биеийн байдалд ингээд health issues айгүй ихтэй болсон гинэ. Ингээд айгүй их амьсгааддаг болсон. Ингээд те хөдөлж чадхаа байсан, уруу нүрддэг болсон. Айгүй их тийм янз бүрийн ингээд health issue-нууд гарч ирсэн болохоор мис ажилбар хийхээс аргагүй байсан гэдгийг ингээд хэлжсэн. Тэгээд энэхүү подкаст гарсны дараагаар манайхаа үнэхээр тэ интернетээр бол амар шугаж ихсэн. Өөрийнх нь фэнүүд нь бол үнэхээр өөрийнх нь эсрэг одоо turned against her тэ ингээд амар их шүмжилж ихсэн байхгүй. Яагаад хүмүүс тэ шүмжлээд байгаа вэ гэхээр ерөөсөө тэр зүгээр мис ажилбар хийгээд тэ турсанд нь болоод бол биш. Хүмүүсээс тэр турсан хэрхэн турсан бэ гэдгийг нууснаас болоод яагаад вэ гэхээр хэрүү Remy зүгээр ямар ч тийм өөрийнхөө платформыг, өөрийнхөө үзэгчдийг, өөрийнхөө followersуудыг яг body positivity те өөрөө хүн бүдүүн байсан ч гэсэндээ бие хайрлаж болно гэд те гэсэн те бүдүүн хүмүүс ч гэсэндээ confident байж болно энэ гэсэн нэг тиймэрхүү зүйл дээр хэрөө платформа байгуулаагүй байсан бол зүгээр өөр төрлийн контент хийдэг байсан бол те зүгээр lifestyle vlog-ууд те Нью-Йоркод амьдрах хэрхэн байдаг вэ гэдэг юм уу те эсвэл зүгээр л шал өөр төрлийн контентууд инээдмийн контентууд хийдэг байсан ч юм уу өөр төрлийн контентууд хийдэг байсан бол те энэ нэмэгтэй ингээ бүдүүн байж агаад surgery хийлгээд те ингээд турчсан байсан бол хүмүүс нь их одоо тэрийг сүртэй хүлээж авахгүй авч хилцэхгүй за хүн өөрөө юугаа хийн хин тамаатай биднэрт өөртөө ч биштэй биднэрт яг яаж турсан бэ гэдгийг хэлэх өөртөө ч биш гэж зүгээр өнгөрөх байсан гэж байгаа байхгүй юу. Фэнүүдийнх нь үзэгчдийнх нь уурлаад байгаа шалтгаан нь болохоор өөрийнхөө платформыг яг body positivity гэдэг зүйл дээр те яг тийм зүйл дээр байгуулчихад үзэгчдтэйгээ одоо яг honest байж чаддаггүй те
өөрийг нь дагж байгаа их хүмүүс бол ингээд overweight ч юм уу те ингээд өөртөө confident биш хүмүүс ингээд Remy-г дагаад Remy-гээс одоо тийм зориг аваад те motivation аваад Remy те бүдүүн байсан ч гэсэн тийм confident байж чадчих гэж тийм motivation авж байгаа хүмүүс бол ихэнх нь өөрийнх нь followers-аад байгаа штэ. Тэрийг мэдсээр байж тэр хүмүүстэй honestly ингээ хэлчихгүй те мессеж ажилбарт орж ийм хурдан хугацаанд би турсан шүү гэдгээ хүмүүст хэлэхгүй байгаа нь болохоор бас буруу мессеж төргөж байгаа те. Зөвхөн надтай адилхан ингээл яг дасгал хөдөлгөөн хийгээл ингээд дайет хийчих юм бол 1 жилийн дотор ийм амар турж болдго юм а гэдгийг хүмүүст хүргэж ийн. Тэнгүүд хүмүүс одоо өөрийг нь дуурайгаад те ийм зүйл хийх гэж байгаа ийм overweight хүмүүстэй яг өөртөө адилхан за тэгвэл би ч гэсэндээ Remy чадж байгаа бол би чадах юм ингээл дасгал хөдөлгөөн хийгээл одоо амар хоолой сойж байгаал те. Тэнгүүд хэрүү Remy-тэй адилхан result харж чадахгүй бол те 1 жилийн дотор тийм амар жин хайж чадахгүй бол ингээд өөрийгөө одоо буруутгах ч юм уу те. Яагаад Remy хийж чадаад хаад би чадахгүй байгаа юм бол би ямар буруутай юм бол те надад ямар асуудал байгаа юм бол гэж өөрийгөө одоо beat up хийх зүйлүүд маш их гарч эхэлнэ. Тэг хүмүүсийн яриад байгаа зүйл нь болохоор нэгэнт Remy чинь ийм зүйл дээр ингээ өөрийнхөө платформыг байгуулсан учраас анханасаа ингээд те үзэгчдтэйгээ айгүй honest байгаад манайхаа би одоо ингээд ийм weight loss surgery хийлгсэн. Тэгээд тийм болохоор би ийм 1 жилийн хугацаанд ийм амар турч чадсан юм а. Тэрнээс шүүл те ганцхан дасгал хөдөлгөөнөөр би ингэж хийж чадаагүй шүү гэдгийг бол ингээд honestly хэлэх байсан юм а тий honest байх хэрэгтэй байсан юм а гэдэг зүйл дээр айгүй хүмүүс шүмжлээд байгаа. За тэгээд түүнээс гадна Remy-гийн өмнө нь одоо overweight байх үедээ ямар шигэн төрлийн контент хийжсэн одоо турчгаад ямар контент хийж байгаа гэдэг нь шал өөр. Ер нь айгүй өөрчлөгдсөн. Окей. Тэгээ өмнө нь болохоор ингээд зөвөр өөрийнх нь авч байгаа хувцснууд нь Zara-гийн хувцснууд ч юм уу H&M зүгээр ингээд normal price тавцсан байгаа байхгүй те Aritzia ч юм уу те гэтэл одоо болохоор ингээд өмсөж байгаа хувцснууд нь болохоор дандаа тийм designer brand байгаа байхгүй Dior, Chanel, YouTube гин те дандаа тиймэрхүү designer brand-ууд байгаа. Тэнгүүд ингээ хүмүүс ингээ үзэгчд нь асууж байгаа байхгүй Remy чи ингээ Zara энтрийн хувцас өмсдөг байсан бидтэй те бүдүүн бахта гэдгсэн чинь тэгэнгүүт хүмүүс ингэ хэлж байгаа хгүй чи ингээ урд нь болохоор амар тийм биднэртэй адилхан амар тийм relevant ингээл Zara-гийн хоол энэ төр хийдэг байсан те ингээд H&M-ийн хоол энэ төр хийдэг байсан одоо бүр болжээ гэл тэгэнгүүт Remy ер нь иймэрхүү төрлийн юм хэлдэг гинэ үзэгчдэдтэй одоо дизайнер брэндүүд л надад таарж байгаа би турчсан болохоор надад одоо дизайнер брэндүүд л таарад байгаа маа гэж хэлдгийн гинэ. Тиймэрхүү төрлийн зүйлийг одоо үзэгчдтэй хэлдгийн гинэ. Одоо турчсан болохоор дэгийг үнтгэн ингээд надад Zara-д хаардаггүй. Одоо зөвхөн надад Dior тэ таардаг гэж бараг тиймэрхүү төрлийн юм ингээд үзэгчдтэй хэлдэг гэх. Тиймэрхүү зүйлүүдээс нь болоод айгүй шөмжлүүлээд байгаа. Тэгээ одоо нэгэнд турчсан чинь хийж байгаа контентууд нь өмнө хийдэг байсан контентуудтайгаа айгүй тийм contradict хийдэг заяа. Одоо жишээ нь гэх юм бол одоо зөрчилддөг гэх юм уу те өмнө нь болохоор OBS-тэй бүдүүн байсан ч гэсэн амар конференцтай үнэхээр ийм гэл тэгж ярьдаг байсан бол одоо турчсан чинь хийж байгаа одоо нэг жишээ нь гэх юм бол заяа. Өнгөрсөн жилийн Paris Fashion Week дээр бас өргөцсөн байхгүй юу. Тэгээд тэр үедээ ингээд айгүй амар одоо өөртөө итгэлгүй байсан болохоор те ингээ хажуудлынхаа ойр хаяга хүмүүсийг хараад ч юм уу те айгүй итгэлгүй байсан болохоор ингээ амар depressed тэгээд одоо очих хэвээр байсан ивентүүд рүүгээ очлохгүйгээр ингээд тэрийг бүгдийг нь цуцалж агаад өөрийгөө ингээд одоо те ресторан руу Paris нэг ресторан руу авч ороод ганцаараа хоолойдоо суужсэн гэл амар тийм уйлж мэлж байгаа тийм даун байгаа бичлэгээ хийнгүү те тэнгүүдээ тэр нь шууд transition хийгээл тэгсэн чи одоо энэ жилийн Paris Fashion Week дээр ингээ амар турчсан одоо Эвлин самбгийн өмнө амар бүжгэлж амар happy байгаа тийм одоо контент хийж байгаа байхгүй. Тэгэхээр одоо юу ч хэлэх гээд байна вэ гэхээр тэр контентыг нь харуул бүдүүн бахта амар miserable үнэхээр амар хэцүү байсан. Одоо би ингээд турчсан ямар байгааг хардаа гэсэн нэг тийм байгаа штэ. Тэгсэн мөртлөө өмнө бүдүүн байдаг бахта би өстой амар өөртөө ихтэй confident бүдүүн байсан ч гэсэн хүн confident байж болно гэдгийг ингэж ярьдаг байсан мөртлөө одоо юу ангуута турангуудаа амар switch up хийгээд байгаа нь ингээ хүмүүст таалагдахгүй байгаа. За тэгээ ийм нэг төрлийн драма байна. Remy Bader-ийн тухай ийм драма TikTok дээр их viral болоо явж байна. Тэгээ та нар юу гэж бодож байна? Эний мэгтэй заавал ингэж өөрийнхөө үзэгчдэд би мис засал хийлгэсэн гэдгийг хэлэх шаардлагатай байсан уу, шаардлагагүй байсан уу тэр тухай та нар бас өөрсдийнхөө үзэл бодлыг комментэд бичиж үлдээгээрэй.
За хүүхдүүд, өсвөр насныхан залуучууд, дундаж насныхан за тэгээд өндөр настангууд гээд ер нь бүх насны хүмүүст өөрсөнд нь хэрэгтэй, өөрсөнд нь тохирсон витамин, амин дэмүүд болон supplements-ууд бол байнга хэрэгтэй байдаг гэдгийг бол та нар надаар хэлүүлдэггүй мэдэж байгаа байх. За тэгээд та нар ер нь бодоод үзэнгүүт хүнийг ер нь төрөхөөс өмнө амин дэм хэрэгтэй байдаг байгаа байхгүй. Тийм ч учраас жирэмсэн эмэгтэйчүүд өөртөө болон урагтаа хэрэгтэй prenatal гэдэг тийм төрөхөөс өмнөх тийм витаминуудыг, амин дэмүүдийг хэрэглэдэг байгаа. За тэгээ ер нь Америкчууд бол нас харгалзахгүйгээр өстө бүх хүмүүс нь өөрсөндөө хэрэгцээтэй амин дэмүүдийг, витаминуудыг заавал ууж хэрэглэж заншсан байдаг. За тийм учраас би өнөөдөр та бүхэндээ нэгэн хэрэгтэй витаминыг, амин дэмийг санал болгох гэж байна. За та нар маань Германы алдартай 100 жилийн түүхтэй Doppelgärs хэмээх амин дэмийн витамины брендийг мэдэх байх гэж найдаж байна. Doppelgärs брэнд нь маш олон төрлийн амин дэмүүдийг, витаминуудыг худалдаалдаг байгаа. За өнөөдөр та бүхэндээ Doppelgärs брендийн омега бэлтгэлийг танилцуулж санал болгож байна. Та нар нэр өдөр бүр омега болон Д витаминыг хэрэглээд гэрийн нөхцөлд хөнгөн дасгал хөдөлгөөн хийхэд хавдрын эрсдэл болон зүрх судасны эрсдлийг 40-60% бууруулдаг гэдгийг мэдэх үү. За Doppelgärs омега 3 Q10 гээд энэхүү бэлтгэл нь зүрхний цусан хангамж буурсан хүмүүс болон зүрхээр нь хатгуулж өвддөг. За тэгээд цааграа өвчтэй хүмүүст уугаад илүү тохиромжтой. Харин Doppelgärs 3, 6, 9 гээд энэхүү бэлтгэл нь даралт ихтэй хүмүүс болон өвгний өрөвсөлтэй хүмүүст илүү тохиромжтой. За тэгээд нэмээд таатай мэдээд дулгахад Doppelgärs-ийн энэхүү хоёр төрлийн омега нь Монсын эмийн сангуудаар 4 сарыг дуустал үндсэн үнээсээ 5% хямдралтай зарагдаж байгаа шүү. За тэгээд та бүхэн маань өөрт хэрэгцээтэй амин дэмүүдийг, витаминуудыг хэрэглэж заншаарай гэж би зөвлөмөр байна. За хэвтүүлээ дараагийнхаа драма руугаа орцгоё. Дараагийн драма болохоор Sarah Kim гэдэг TikToker эмэгтэй тухай байгаа. За Sarah яг одоогийн байдлаар өөрийнхөө TikTok дээр 2.8 сая followersтай явж байгаа. Ийм Korean American нэмэгтэй байгаа байхгүй юу. За Sarah-гийн хийдэг контентуудын төрөл нь юу вэ гэхээр ер нь нэг тийм зүгээр day in the life ч юм уу тийм lifestyle төрлийн бичлэгүүдийг хийдэг гэсэн үг. За тэгээ анх яаж хэрхэн айгүй их үзэгчдийг өөртөө татаж авсан бэ гэхээр өөрийнхөө ээжийн хийж байгаа kimchi ч юм уу эсвэл marinated crab энэ төр гэлээдэг шүү дээ. Тийм солонгосын хоолууд тэднийг ээж нь хэрхэн хийж байгаа вэ гэдгийг айгүй их ингэж харуулдаг байсан. Манай ээжийн хийж байгаа kimchi харцгаа гэл тэ. Эсвэл манай ээж надад marinated king crab хийж өгөх чинь хэдүүлээ харцгаа гэл тэ. Тэр мэрийг нь ингэж харуулдаг гэсэн. Тэрнээс нь болоод айгүй хүмүүс ингэ үзэж эхэлсэн гэсэн үг. За гэхдээ энэ нэмэгтэй чинь болохоор манайхаа full-time influencer, full-time content creator бол биш. Өөрөө ажилтай хүн байгаа байхгүй юу? Ингээд яг full-time jobтай хүн. За тэгээ энэ нэмэгтэй ойрын үед бол үнэхээр амар их backlash авж байгаа. Энэ нэмэгтэй биш, энэ нэмэгтэйгийн нөхөр нь. Okay. Энэ нэмэгтэйгийн нөхөр нь маш их criticism хүмүүсээс хүлээж авч байгаа. За яасан бэ гэхээр энэ хоёр энэ Sarah Kim гэдэг нэмэгтэй өөрийнхөө нөхөртөөгөө хамтдаа нэг тийм подкаст хийдэг байхгүй юу? За тэр подкастн дээрээ ингээд нөхрийнхөө тухай гэр бүлийнхаа тухай, өөрсдийнхөө marriage-ийн тухай энэ ингээд ярьсан тиймэрхүү эпизоднууд ангууд байдаг. За тэднэр нь айгүй viral болоод хүмүүс нөхөр нь ямар амар муу нөхөр вэ гэдгийг олж харсан гэх юм уу. Тэгээ түүнээс нь болоод үнэхээр амар бүх юм viral болоод бүх хүмүүс ингээм амар шүмжлээд тэгээ тэр бичлэгүүдээс нь болоод Sarah Kim-ийн өмнөх бүр өмнө нь постлж исэн бичлэгүүдийг ингэж ухаж төөнхнөөд нөхрийнхөө гаргаж исэн алдаануудыг гаргаж ирээд энэ ч угаасаа ийм залуу байсан байж тээ гэлтэй. Өөртөө бөө юм болсон гэсэн үг. Окей, энэ бол баг үнэхээр амар их яригдсан. Баг 3-4 хоног яригдсан байх шүү. За тэгээ нөхөр нь яачаад юу болчоод ийм амар хил ам гаргаад байгаа юм бэ гэхээр өштэй те. За Sarah Kim гэдэг нэмэгтэй болохоор би түрүү хэлсэнчлэн те full time jobтэй. Яг өөрийн гэсэн бүтэн цагийн ажилтай. За энэ нэмэгтэй яг ямар ажил хийдэг вэ мэдэхгүй байна заяа. Нэг тийм санхүүгийн төрлийн ажил байсан баха. Ямар ч гэсэн corporate job заяа. Офисын ажил гэсэн үг шүү дээ, тийм. За тэгээ энэ нэмэгтэй энэ хоёр болохоор нөхрийг нь Andrew гэдэг. За тэгээ энэ хоёр Andrew ч гэсэндээ Korean American. Солонгос Америк байгаа байхгүй юу. За тэгээд энэ хоёр Америкийн San Francisco Bay Area-д амьдардаг. Ажиллаж амьдардаг байгаа байхгүй юу. За Sarah тэгээд яг ийм нэлийн том ажилтай байгаа байхгүй, нэлийн мундаг ажилтай, айгүй сайн цалиа болдог тийм ажилтай байгаа. Гэхдээ өөрийнх нь ажил нь болохоор өөрийнх нь амьдардаг газараас 2 цагийн зайтай. Тийм учраас ингээд өдөр болгон ажлын 5 өдөртэй ингээд нэг талдаа 2 цаг commute хийдэг. Ажилдаа очихын тулд 2 цагийг зарцуулдаг байгаа байхгүй тий. Тэгээд түүнээс гадна өөрийнхөө TikTok платформыг хөгжүүлээд явж индэ TikTok-оос мөнгө олж байгаа. Тэгэхээр нэлээд
мөнгө олж байгаа гэсэн үг шүү дээ. Өөрийнхөө ажлаас ч мөнгө олж чинь, TikTok-ноосоо ч мөнгө олчих чинь. За тэгээд нөхөр нь юу хийдэг гэж манайхаа? Nothing. He does nothing. За ямар ч ажил төрөл хийдэггүй. Тэгэхээр одоо эхнэрээрээ тижээлэгдэг гэсэн үг шүү дээ, тэ. Нөхөр нь ажилгүй байждаг байгаа байхгүй. Одоо бараг stay at home husband. Okay. За гэтээ яг уу бас тийм зүйлүүд байж болно шүү дээ. Заавал одоо орчин үедээ заавал эрэгтэй нь одоо ажиллаа хийгээл эмэгтэй нь гэртээ сууж ирнэ гэсэн одоо ойлголт байхгүй. Хоёулаач ажил хийгээ 50-50% ингээд тэг contribute хийгээ явж болно. Эсвэл эхнэр нь ажиллаад эрэгтэй нь гэртээ сууж болно. Энэ бол хүмүүсийн хосуудын өөрсдийнх нь одоо agreement л байгаа шүү дээ, тэ. Хэдийгээр тийм ч гэлээдээ хэрүү одоо нөхөр нь гараад тэ бүх мөнгөө олоод ажиллаа хийгээд эхнэр нь гэртээ сууж байгаа бол яах ёстой байдаг вүлээ? Эхнэр нь гэрийнхээ ажлыг хийгээд хувц сунраа угаагаад галтгоондоо одоо тий хоолоо хийгээд гэрээ цэвэрлээд ингээд байж ах ёстой тийм үү? Эсэргээрээ хэрүү эхнэр нь тий гараад одоо өдөржингөө ажиллаад хамаг одоо мөнгийг олж байгаа бол гэртээ сууж байгаа нөхөр нь ягаад адилхан тийм одоо ажлыг хийх ёстой үстэй? Хувц сунраа угаагаад гэрийн chores-уудыг хийгээд гэрээ цэвэрлээд тэ хэрэг хүүхдтэй бол хүүхдээ асарч хамгаалаад тэ тэгээд явах ёстой. Гэтэл энэ Andrew гэдэг эрэгтэй болохоор ажил төрөлгүй эхнэрээрээ тижүүлэгдэг байж иж гэртээ юу ч хийдэггүй. Nothing. Okay? Ерөөсөө хувц сунар угаадаггүй, ерөөсөө ингээд одоо тэ гэр орноо цэвэрлдэггүй ингээд өдөржингөө хийдэг зүйл нь болохоор PC тоглодог. Одоо видео гейм тоглодог. Айгу геймер залуу юм гинэ. Тэгэл гейм тоглоол найзуудтайгаа одоо ингээ онлайнаар гейм тоглоод яж байдаг. Тим залуу байгаа байхгүй. За тэгээд ядчихад манайхаа ийм ажилгүй анхаагүй байхаас гадна ер нь өөрийнх нь тийм attitude байгаа одоо зан аашин гэд хүмүүсийг бас айгу дургу хүргэсэн байгаа. Одоо энэ эрэгтэй тэгээд юу юм байна л да. Айгу тийм religious, айгу тийм шашинлаг эрэгтэй юм байна. Тэгээд Korean church явдаг. Тэгээд Солонгос одоо Korean American хүмүүс чинь бас өөрсдөө гэсэн юм Korean church интернеттэй байдаг Америкт сүм интертэй. Тэгээд зөвхөн тэр өөрсдөө Korean сүм интертэй явдаг. Тэгээд ер нь Korean Солонгос хүмүүс чинь амар одоо шашинлаг штэ тий. Тэгээд тийм төрлийн эрэгтэй юм байна л да. Анх танилцахаасаа ахуулаад л тийм байсан. Ингээд бүр багасаа л тийм байсан гинэ. Тэгээд ер нь ингээд өөрийнхөө сүм дээр очиж ингээд айгу тийм sermon энэ хийдэг тий. Ингээд үг хэлдэг, яриа хийдэг, тийм залбирал энэ хийдэг тийм залуу юм байна. За тэгээд ер нь ганц хоёр тиймэрхүү одоо тийм sermon-ийнхаа үеэр сүмэн дээрээ одоо sermon хийж байгаа үеийнх нь бичлэгнүүд нь бас viral болсон байгаа. Одоо энэ бүх зүйлийн дараагаар нь яасан бэ гэхээр ер нь эхнэрийн талаар ярьж байгаа нь айгүй тийм муу талаар нь ярьдаг гэх юм уу. Эхнэрийгээ айгүй жоохон доромжилсан маягаар ингэж ярьдаг. Одоо жишээ нь гэх юм бол нэг ийм бичлэг байгаа байхгүй. Өөрөө одоо second gen Korean байгаа байхгүй. Korean American. Тийм болохоор одоо Америкт төрсэн учраас ээж аав нь олигтой ингээд солонгос хэлийг зааж өгөөгүй учраас ингээд солонгос хэлээр амар муу ярьдаг гэд хэлж байгаа байхгүй бараг ингээд солонгос хэлээр ярьж чаддаггүй гэд тэрийг хэлж байгаа. Тэгэд тэр тухайгаа ярьж байхдаа тэгээд тийм учраас тэг би ингээд солонгос хэл сурах гад хичээж байгаа. Гэхдээ ерөөсөө ярьж чадахгүй байгаа. Гэхдээ there's this person who lives in my house гэж хэлж байгаа байхгүй. Миний гэрт амьдардаг ийм хүн байгаа гэд тэгж яг хэлж байгаа байхгүй. Хэнийг хэлэх гээд байгаа гэхээр өөрийнхөө эхнэрийг хэлж байгаа. Тэгсэн мөртлөө манай эхнэр гэж хэлээгүү. There's this person who lives in my house. Ямар одоо хүн гэхэрдээ өөрийнхөө эхнэрийг ч юм уу нөхрийг ч юм уу манай гэрт амьдардаг хүн гэж хэлэхдээ ингээл өөрийнхөө эхнэр манай нөхөр эхнэрл гэж ярина үстэй тий. There's this person who lives in my house and she cackles every time I'm speaking in Korean. I'm trying my best, but she loves to laugh at me, and not just laugh at me, but point it out and be like, "What did you just say? Can you say that again?" Эхнэрийнхээ тухай жоохон тиймэрхүү муу талаар эхнэрийгээ жоохон муу хүн болгож харагдуулж байгаа юм шиг тиймэрхүү яриануудыг айгүйх хийж байгаа нь харагдсан тэр sermon-ийнхаа үеэр. Тэднэр нь бас айгүйх одоо viral болж тархсан маа. За тэгээ энэ бичлэгээс гадна бас нэлээд 2-3 бичлэгнүүд дээр үеийнхэн бичлэгнүүд ч юм уу те ингээд viral болж дахиж resurface хийж гарч ирсэн байгаа. Одоо жишээ нь хэм бол Andrew анх одоо эхнэртэй одоо ингээд proposal хийхдээ гэрлээч гэж асуухаасаа өмнө одоо эрэгтэй хүмүүс ч ааваас нь очиж одоо зөвшөөрөл авах хэрэгтэй байдаг. Одоо манад бэр гуйна гэж өгдөг шүү дээ. Тэрнтэй юу адилхан гэсэн үг. Америкт ингээ хүмүүс очиод ааваас нь зөвшөөрөл авах хэрэгтэй байдаг. Тэгсэн чинь Andrew ингээд хэлж байгаа байхгүй ингээд би ингээд Sarah-гийн аав нь очиод зөвшөөрөл авах гоо. Тэгсэн чинь ингээд аав нь бол эхэндээ бол айгүй тийм сайнаар одоо хүлээж аваагүй ч юм уу те. За би бодож үзье гэд амар удсан гэж аахгүй бүр 7 хонсон ч гэлөө ингээд ерөөсөө хариу өгөхгүй. Тэгж байгаа бүр айгүй олон хоногийн дараа залгаа за чи одоо зөвшөөрье гэж хэлсэн мэн гэж байгаа байхгүй. Тэнгүүд хүмүүс юу гэж бодож байгаа вэ гэхээр те. Тэгээ ер нь ихэнх одоо фэнүүд үзэгчд нь бол
Sarah-гийн аав ээж хоёрт амар хайртай байдаг. Ялангуяа тэр аав ээж хоёрын харилцаа нь хоорондоо байж байгаа нь хосуудын харилцаа нь охиндоо хэрхэн хандж байгаа гэл те ер нь айгүй сайн ээж аав хоёр гэж ярьдаг байхгүй юу? Тийм учраас ингээд Sarah-гийн аав нь тийм сайн хүмүүртлөө те ингээд Andrew шууд ингээд зөвшөөрлөхгүй байна гэдэг нь болохоор угаасаа аав хүн юм чи мэдчихсэн байхаа. Тэгээ энэ залуу бол айгүй анхаагүй арчаагүй. Тэгээ миний охиныг одоо миний охиндоо суучих юм бол аюултай аваад явж чадахгүй даа гэдгийг мэдсэн учраас л өстой тэ зөвшөөрлөө өгөх гэж бараг 7 онсон байхаа гэж тийм юм хүмүүс ярьж гисэн маа. He didn't know what to say. He was like, well, I'll think about it. Another week goes by and I'm starting to sweat. And then I texted him in private, like, hey, if you have any questions or like concerns you want to talk about with me, he said, yeah, no, I just need more time to just think about it. За түүнээс гадна бас нэгэн бичлэгэнд баяр болсон юу гэхээр Sarah одоо жирэмсэн байгаа. Нилийн эдэн 7 хоногтой одоо second trimester дээр явж байгаа гэсэн баха. Тэгэд өөрийнхөө яг жирэмсэн болсныхоо дараагаар нь хэрхэн аав ээж хоёртой ингээд жирэмсэн гэдгийг хэлж байгаа вэ гэдгийг бичлэг болгоод оруулсан байхгүй. За тэгсэн чинь ингээд анх хэлээл тэгсэн чинь ээж нь болохоор амар баяр хүрдэ. Oh my god гэлтэй. Омо. Тэгэд чинчаа нэрээ юу гэлс амар тийм баяр хүрдэ байгаа л охин тэрч мэрж байгаа харагддаг. Аав нь бол яг хуу ээжийнхэн тэр реакшныг тэ харьцуулах юм бол арай өөр заяа. Яг хуу баярлж байгаа нь харагдаж байгаа юм шиг байгаа байхгүй одоо нэг инээгээдтэй баярлсан байгаа нь харагдаж байгаа. Гэхдээ нэг жоохон дугаач юм уу те ингээд жоохон шоконд орсон байдалтай гэх юм уу. Ерөөсөө яг ээж шиг нь те тэгэж амар баярлж байгаа. Oh my god гэж байгаа юм шиг харагдаагүй. Айгу тийм жоохон дугуй ямар ч юм хэлэхгүй нэг окей гэж тэгж байгаа нь харагдсан. Тэнгүүд хүмүүс харалтаа наад аав нь ингээд мэдээд байгаа байхгүй те одоо ийм арчаагүй хүний тэгээ хүүхдийг гаргachингууд одоо өстө охин нь улам завандаа гэдгийг л мэдээд байгаа юм шиг байна гэд те тийм юм хүмүүс яриад байгаа байхгүй юу. Baby? Yeah? Wow! Congratulations! 어떡해. 진짜? 우리 애기가 애기 낳네? 축하해. 그랬구나. 축하해. 내가 요즘에 자꾸 그런 생각 들어가지고. 뭐가? 아니, 자꾸 너가 애기 얘기도 하고, 나 우리 아이들은 언제 애기 같지 막 생각했었거든. 어떡해. За тэгээ энэ хоёр ингээ подкастн дээр ярьж байгаа байхгүй те нэг ярьсан зүйл нь юу вэ гэхээр хормынхаа анхны шүний тухай ярьж байгаа байхгүй. Тэгтээ ингэж хэлж байгаа. Sarah ярьж байгаа байхгүй. Өвтөр ингээд яг анхны шүүн ингээ хурмаа хийжээ тэр шөнөө гэртээ ирчээ тэгсэн чинь нөхөр нь одоо Andrew уулын 7 хоногийн хурмаасаа 7 хоногийн өмнө нэг тийм шинэ PC авсан энэ компьютер тий. За тэгээ тэрэн дээр тоглох гээд найзуудтайгаа гейм хийх гээд тэгээд тэр хурмынхаа анхныхаа шөнөө гейм тоглоо суудсан гэж аахгүй найзуудтайгаа ингээд шөнийн 2 3 болтол. Тэгээд Sarah ингээд дотроо бодоод за ингээд одоо дуусах байлгүй дээ удахгүй дуусах байлгүй гэсэн чи ерөөс дуусахгүй ингээд тоглоос яаж чагаад ерөөсөө дээ өөрийнх нь тэр тоглоом нь одоо юу PC нь унтлагын өрөөнд нь байдаг юм байна л да. Тэнгүүд Sarah унтах гад хичээж байгаа шүү дээ. Тэнгүүд нөгөө Andrew ингээд шүнжэнгөө тоглоод ингээд тоглохоор чинь дуу муу гардаг штэ ингээд маусн дээр нь яаж маал те. Тийм дуу нь гараал тэгэл гэрэл мэрэлтэй компьютерийнхэн гэрэл мэрэл ягаал Sarah унтаж чадахгүйсэн гинэ. Тэгээ бүр сүүлдээ ингээд 2 3 болоод ингээд зогсохгүй тоглоод тэгээд унтаж чадахгүйсэн болохоор Sarah бүр ингээд нөгөө өрөөндөө ороод тэгээ зочныхоо өрөөндөө ороод нэг жижигхэн нэг буудан байдаг гинэ love seat за нэг 2 хүн л багтдаг суугаад багтдаг нэг тийм жижигхэн каучн дээр очиод одоо унтцсан гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөхөр нь Sarah бүр өрөөнөөс гараа явцсан. Тэгээ унтааныхаа өрөөнөөс гараа явсан гэдгийг ч мдээгүй үүр цайж хахад ингээд зочныхоо өрөөнд орж ирээд хүй чи юу хийж байгаа юм бэ хайраа гэдгсэн гэж байгаа байхгүй. Юу хийж байгаа юм бэ хизээ гарч ирсэн бэ шээ гэж. Тэгээд хормынхаа анхныхаа шүнийг найзуудтайгаа шүнжэнгөө тоглоод тансан байгаа байхгүй. I was like, wait, like, he's a grown man. He would know when's a reasonable time to stop playing. I get woken up by Andrew, and I don't know what time it is. I'm disoriented. He goes, my love, how long were you out here for? And I open my eyes, and the sun is out. Тэгээ тэрийг ингээд Sarah ярьж байгаа байхгүй. Тэгээ өөрт нь ямар хэцүү байсан. Тэгээ айгу сэтгэл санаагаар унсан те. Айгу ууралсан гэдэг тухай ярьж байгаа юм. За тэгээ үүнээс гадна бас одоо Sarah ч ингээд жирэмсэн болчоод анхныхаа ultrasound-ыг хийх гэдэг те. Эмчрэг очиж эхонд орох гээд тэгсэн чинь нөхөр нь эхонд нь яваг байгаа байхгүй. Ягаад вэ гэхээр яг тэр үед нь Andrew найзуудтайгаа boys trip
одоо тий ирчүүдэрээ ингээд аялаад явжсэн гэж байгаа байхгүй. Тэрийн аялыг нь хэн төлсөн гэж Sarah-гийн мөнгөөр одоо ингээд аялаад явжсэн. Эхнэр нь ингээд анхныхаа хүүхдийн анхныхаа ultrasound-д эхонд орох гээд байж байгаа. Тэгээ явжсэн гэж байгаа байхгүй. За тэгээд үүнээс гадна энэхүү подкастн дээрээ Sarah ер нь ингээд хэлсэн. За хэдийгээр би одоо ингээд тэ ийм амар сайн ажилтай, амар сайн цалинтай ингээд явж байгаа ч гэсэндээ те би эмэгтэй хүн болсон хойно нөхрийгөө эр хүнийг одоо амьдралаа аваад явдаг байгаасаа гэж хүсдэгэ те I need the man to provide гэж аахгүй or at least contribute гэж аахгүй би бол те нөхрийгөө намайг авч яваад те намайг тэжээгээсэ гэж хүсдэг за бүрэн тэжээхгүй маа гэхэд ядаж ингээд contribute хийгээд те ингээд хамтдаа туслалцаад ингээд санхугаа аваад явдаг байгаасаа гэж би хүсдэгэ те эмэгтэй хүн болсон хойно тийм юм хүсэн штэ гэд те тийм юм ярьж байгаа I still need a provider. No matter how many times I can double, triple, quadruple your income, I still need a financial provider or contributor. Тэгээд ингээд хэлсэн байхгүй Sarah ингээд нэг хэсэг энэ ажилд орохоос өмнө бас нэг хэсэг ингээд ажиллаа алдаад тэ ингээд ажилласаа халагдаад нэг жоохон хэцүү байсан үе. Тэгээд тэр үедээ ингээд Sarah хэлжсэн би бодсон л да яг тэр хэцүү байсан үедээ үнэхээр зовж исэн үедээ ингээд бодож исэн би хэрөө баян залуутаас байсан бол амьдрал ямар байх юм болоо гэж бодсон үе үнэхээр надад байгаа. Үнэхээр энийг хэлэхэд хэцүү байгаа ч гэсэн надад үнэхээр тийм бодсон бодол байгаа. Бодож исэн гэж хэлжсэн. Did I think about what if I married rich Yeah. during those hard times? Probably, yeah. Like, wow, if I just married a really rich dude. Тэгээ би чамайг бол ингээд ажилд ороод тэгээ ажилдаа болоод ингээд санхүүгээ ингээд надтай хамтдаа ингээд авч явдаг амьдралаа хамтдаа авч явдаг болоосаа гэж хүсэж байгаа боловч би чамд одоо тий энэ бодож байгаа зүйлээ чиний сэтгэлийг өвтгөчих үедээ тэгээ чиний одоо pride тэр эрэгтэй хүний чинь бардам занга өвтгөчих үедээ гэж ерөөсөө хэлж чаддгүй хэрхэн чамд зөв хэлхээ ингэж чаддгүй гэж тэгж ярьж байгаа байхгүй. За тэгээ түүнээс гадна одоо энэ хоёр ингээ financial advisorтэй болсон юм байна л да. Одоо Америкийн хүмүүс ер нь дандаа тэгдэг заяа ингээд одоо гэрэлж мэрэлцснийхаа дараагаар те ийм financial advisor гэдэг хүнтэй болдог одоо санхүүгч нь одоо зөвлөгч хүн гэсэн үг те одоо тэр санхүүч чинь танай гэр бүлийн чинь одоо бүх одоо санхүүгийн тал дээр зөвлөгөө өгнө гэсэн үг та хоёр одоо цалингийнхаа тэдэн хувийг одоо 401k дээр хийгээд тэдэн хувийг нь тэтгэврийнхаа юмд хийгээд тэдэн хувийг нь insurance дээр хийгээд тэдэн хувийг нь invest хийгээд те тэгэх юм бол ингээд та хоёр тэтгэвртэй гарах үедээ бол ингээд ийм айгу те санхүүгийн хувьд хүчтэй байна те ерөөсөө юм хумаар гачигдахгүй тийм байна. Тэгэхээр ингээрээ тэгэрэг зөвлөгөө өгдөг. Тэгээ мөнгөийг чинь менеж хийж өгдөг тийм financial advisor хүмүүстэй байдаг. Тэгэд энэ нэмэгтэй энэ хоёр financial advisor авсан байна л да finally. Тэгчээд тэр одоо financial advisor-тайгаа очиж уулзах гад appointment хийсэн байна. Тэгсэн чинь Andrew гэх нөхрөндөө за миний мөнгө биш юм чиндээ би мөнгө олдохгүй юм чинь очиж уулзаж яах юм бэ гэсэн гэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь financial advisor нь тэр чинь хамаагүй та хоёр гэрсэн л бол гэрсэн адилхан чиний мөнгө олдог байсан олддоггүй байгаа хамаагүй гэр бүлийнхаа финансыг ямар хэрхэн авч явах вэ гэдгээ та хоёр хуйлаа ингэж зөвлөгөө авах хэрэгтэй гэж хэлсэн байгаа байхгүй. Тэг та нар бодлоо те хэдийгээр өөр мөнгө олдохгүй байсан ч гэсэндээ те миний мөнгө биш би мөнгө олдохгүй юм чи яах вэ тэгээ байж байгаа байхгүй. Тэг уул нь бол ингээ хүн чинь эхнэрийгээ очиж дэмжиж гэр бүлээгээ хэрхэн ирээдүйдээ хүүхэд мөртөд болсныхоо дараагаар санхүүгээ зөв аваа явах гэдгийг хүртэл ингээ зөвлөгөө авах хүсэхгүй тэрэнд оролцохыг хүсэхгүй байгаа нь бас ингээ айгүй хүмүүсийн дургуй хүргэсэн баа. I was kind of like, I'm not making any money, so what? Maybe I'm not really part of this conversation. Yeah, well, I don't really have a place to say anything. Yeah. But she was really firm. She goes, no, you guys are married. This is your finances, and you both need to be aware of what's going on and make decisions together. За тэгээ түүнээс гадна бас нэгэн хайгуу хүмүүсийн дургуй хүргэсэн ярьж байгаа зүйл нь юу вэ гэхээр Andrew гэрлэх санал тавихтаа шинээр бүгж худалдаж авч өгөөгүй Andrew өөрийнхөө ээжийнхаа хуримын бүгжийг ингээд өгсөн мэн л да. За яг хуу тиймэрхүү зүйлийг бол хийх хүмүүс байдаг. Удам дамжсан тийм бүгжөөрөө гэрлэх санал тавиад тэр бүгжөө өгөх тохиолдлууд байдаг. Тэгээ тэр чинь бол бас айгүй гоё зүйл шүү дээ. Ингээл айгүй тийм sentimental, айгүй тийм гоё утга учиртай бүгж байгаа тий. Гэхдээ бас хүн чинь эхнэрээсээ яг ямар шухан төрлийн бүгжийг хүсэж байгаа вэ? Ямар шухан дизайнд дуртай вэ гэдэг юм уу те? Тэрийг нь бас мэдчих хэрэгтэй шүү дээ. Шууд манай удмын бүгж гал өгчих болохгүй те. Нөгөө эмэгтэй хүнд таалагдаагүйчгүй юу те? Тийм учраас бас асууж явах хэрэгтэй. Тэгтэл ерөөсөө тийм асууж масуусан байхгүй. Зүгээр очиод тэр бүгжөрөө ээжийнхэн бүгжийг очиод санал тавьчихсан гэрлэх санал тавьчихсан. Гэтэ бас ядчихад Эндрюгийн ээж аав хоёр нь аль үшээс салчихсан. Тэгээд салахтай амар painful divorce байсан гэж аахгүй. Айгуу зовлонтой тийм одоо салалт байсан гэж аахгүй. Тэгээд тийм салалтын бүгжийг бас их нэртэй одоо
гэрлэх саналтай байх таа үнэхээр бас жоо сонь биш үү? Та нар тэгж бодож байна уу? Хүмүүс бас тэрэн дээр нь айгүй их ярьж байгаа. Түүнээс гадна Sarah ингэж хэлж байгаа байхгүй аа тийм ээжийнхэн бүгд надад өгсөн. Тэгээд айгүй гоё бүгд байсан. Гэтэ би ингээд resize хийх хэрэгтэй байсан гэж аахгүй одоо хэмжээг нь багасгуулах хэрэгтэй байсан. Түүнээс гадна одоо яг алмаз нь биш одоо яг юуных нь те бэнд нь өөрийнх нь дизайн, өөрийнх нь таалдаг дизайн биш байсан учраас би яг тэр бэндийг ингэж редизайн хийлгэх хэрэгтэй болсон гэж аахгүй. Тэгээ тэр редизайн хийлгэх, resize хийлгэх энтрийнхаа мөнгийг хэн төлсөн гэж Sarah. Уул нь бол те нөхөр нь одоо сүйт залуу нь тэр бүгжийгөө ингэж хариуцах хэрэгтэй байгаа штэ. Тэгж яхад үгүй ингээд өөрөө Sarah ингээ хамаг мөнгөө гаргасан байгаа байхгүй. Тэгээд тэр мөрнээс нь болоод хүмүүс маш их дургу хүргэж байгаа. Just had to get it resized. Yeah. But then the band, I got it rebuilt just because the style of the band wasn't what I was going for. Хүмүүс айгүй хэрэг байгаа зүйл нь ягаад ингээ Andrew гэдэг залууг амар үзээ ядаад байгаа вэ гэхээр тэ Sarah хоёр л ажил хийж байгаа гэсэн үг шүү дээ. Ингээд платформа TikTok-ыг хөгжүүлээд платформа аваад edit энэ хийгээд явна. Тэгээд тэрнээс мөнгө олж байгаа. Түүнээс гадна corporate 9 to 5 ажилтай. Тэр ажилдаа явахын тулд 2 цаг тийшээ commute хийн, буцаж ирэхдээ 2 цаг, 4 цагийг тэ ингээ commute хийгээ өнгөрөөч байгаа. Түүнээс гадна одоо жирэмсэн тэгээд ингээд гэртээ хурж ирээд гэрийнхээ ажлыг хийн ингээд нөхөр нь бол ингээд ажилгүй анхаагүй нэхнэрээ тэжээлгсэн юм залуу байна. Ядж жагаад ингээ хайртай халамжтай ингээд өстө эхнэрийгээ бүр ингээд амар тултал нь халамжилдаг те байсан болоод яах вэ гээл те тим юм бөө юм болоод амар их хүмүүс Sarah-гийн дор те салаач өстө аавынхаа үгэнд орооч аав чинь өстө бүгдийг мэдж байгаа учраас ингээд те наа залууд чинь дургу байгаа юм шүү энэ төр гэл боо юм болсон. Окей. За тэгээд маш их юм backlash авсныхаа дараагаар Sarah гарч ирээд ингээд тайлбар хийсэн. Тэр тайлбар дээр болохоор тэ та нар буруугаар ойлгосон байна. Манай нөхөр надад аюу халамжтай. Тэгээд би бол тэ ингээд юу яхасаа нөхрөөгөө ингэж тэжээгээс одоо ингэж айдаггүй ягаад гэвэл те би ажилгүй байх үед Andrew ажиллаж исэн тохиолдол байгаа. Хэдийгээр тийм амар их цалин авдаг байсан ч гэсэндээ намайг тэжээдэг байсан. Тэгээд одоо бол би ингэ ажиллаад тэжээгээ явахаас айхгүй байна те надад бол хэцүү зүйл биш гээл те тэгээд ер нь тиймэрхүү зүйлүүдийг хэлсэн. Тэнгүүд хүмүүс яг ингээд толгоогоо угаалгацсан эмэгтэй хүн байна те ингээд яг нөхрөөрөө толгоогоо угаалгацсан эмэгтэй хүмүүс ч л ингээд яг өөрийнхөө зовж байгаа яг хэцүү зүйлүүдийг харж чаддаггүй ингээд нөгөө хүнийгээ өмөөрөд байдаг. Яг л тийм зүйлийг ярьж ингээд одоогоор ийм байр суурьтай байгаа. Одоо энэ Sarah бол үнэхээр Andrew-га толгоогоо угаалгацсан болохоор өөрийнхөө зовж байгааг харж чадахгүй Andrew-га л өмөөрөд байгаа маань гэсэн тийм байр суурьтай байгаа. За тэгээд та нар энэ тухай юу гэж бодож байна? Andrew гэдэг залуугийн тухай, Sarah гэдэг эмэгтэйгийн тухай, тэгээд ер нь энэ өөрсдийнх нь situation-ийн тухай та нар юу бодож байна гэдгийг бас коммент бичиж үзэж бодлоо хуваалцаарай. За манайхаа өнөөдөр та бүхэндээ ийм TikTok драмануудыг ярьж өглөө сонирхолтой байсан байх гэж найдаж байна. Хэрэг сонирхолтой байсан бол лайк дараарай. За тэгээд channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа хоболох булангаараа цоор шинхэн бичлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.